Тэгээ Европын ч гэдэг юм уу дэлхийн тийм том технологиг бол монголчууд нэвтрүүлж оруулж ирнэ. За хэрэгжээсэй гэж. Хэрэгжээсэй дараа хэрэгжиж одоо бараг л уул нь бол аль 2008 онд л одоо цонгийн ахынд өргөтөл одоо босгол ёстой л байсан юм шүү. Үгүй 2008-аас өмнө. Ер нь бол хог боловсруулах үйлдвэр бол бараг л 5 дугаар цахилгаан станцаар зэрэг яригдчихсэн байхгүй. Мөн ч олон засгийн нүрийг үзэж байгаа ажлуудын нэгдээ нэг хог боловсруулах үйлдвэр бол энэ дээр чинь тоглолт хийгээд нэг улсын хурлд гараад ирсэн улсууд бол байгаа шүү дээ. Бид нар утгаар нь хэлж ийл да. 2008 оноос гэдгийг тийм. Энэ харин жихэн чимхтэй юм аа. Монголын залуучууд бас зүв зүйтэй зүйл дээр нэгдэж, нэвсэж, тэ хүч бололцоогоо дайчилж, 200 гаруй оюутан залуус нарны гүрийг цэвэрлэх тухай материалыг бас өнөөдөр мэдээллийн Ньюсмен сайт олон нийтэд хүргэлээ. Ньюсмен материал тийм Монголын оюутны холбоо, замын цагдаагийн газар, тогтцол үйлчлэгээний компаниуд хамтран нийслэлийн эзэмшлийн зам талбайн цас мэс цэвэрлэхээр хамтран ажиллахаар болж байгаа юм байна. За энэ материал Ньюсмен сайт дээр тавигдсан. Тэгээд өнөөдөр ямар ч байсан нарны гүр одоо шинэ баригдсан гүрээ бид нар бас нэг залуучууд өөрсдөө сэтгэл гаргаад цэвэрлээд наануу цаануу гэдээ явж байгаа нь бол бас сайшаалтай зүйл юм. Тэгээд зургийг бас харуулъя. Гэхдээ энэ бол нэрээ хүмүүс бол халтаргаа агуулгыг хүүсэж ийн гэдээс нэрээ аргагүй юм байлээ. Тэгээд энэ дээр одоо гар бие оролцсон бүх оюутнуудаа зөвөр баярлалаа гэж хэлэх гэж байгаа. Энийг зохион байгуулсан баг бас улсуудаа баярлалаа. Яагаад гэх юм бол манай үйлчлэгээний ажилтнууд маань бол үнэхээр одоо амжихгүй байсан уу? Амжихгүйсэн. Энэ дээр бол бас сэтгэл гаргаж гар бие оролцсон оюутнуудаа баярлалаа. Ботоод баярлалаа бас ярьж байсан шүү дээ. Түүхийнх нь бол 24 цагаар ажиллаж байгаа тий. За ингээд бас шуурхаа бүлгийн хамгийн гол нь нэг л зүйл байгаа байхгүй. Энэ 200 оюутан нарны гүрийг цэвэрлснээр хичнээн хүн осолд орохоос өрчлсөн сэргийлж те хичнээн хүн одоо халтарч унж гар хөлөө гимтээхээс аварсан билээ гэдгийг бид нар мэдэхгүй байхгүй да. Тэгээ том буян юм аа. Нэгдүгürt энэ чинь Улаанбаатар хотынхоо өнгө үзэмжинд анхаарч байгаа залуучуудын сэтгэлгээ нэгдэл. Нөгөө талдаа бол эн чинь бас те олон гарчуулах байсан ославараас өрчлсөн сэргийлж байгаа их том арга хэмжээ шүү. Тэгээ энэ 200 залуучууд бол хойдон жил 2000 болсон байх гэсэн тийм итгэл найдвар байна. Монголын залуучууд бол тэрнээс олон болох тийм боломж бас байгаа. Тэгэхээр зүв зүйтэй зүйл дээр нэгдвэл бас чаддгийм байна гэдгийг харууллаа шүү дээ. Баярлалаа тийм энэ чинь алтраад гулгаад явахгүй байна л гэж бас яригж хэлж ярьсан. Гэхдээ ямар ч оюутнууд маань нэг өдөр ч гэсэн гээд сэвэрлсэн байна да. Бүх оюутнуудаа баярлалаа гэж зохион байгуулсан улсуудад нь бас баярлалаа гэдгийг хэлье гэж тийм. За сэтгэлийг уншаараа гэсэн байна. 21-нд тог тосгон халаалт зогсно гэх юм итгэхгүй байсан. Бүр сүултээ их сонсоод ирэх нөгөө хотлогыг 1000 удаа давтвал үнэн болчих гэсэн чинь миний нэг таньдаг хүн би баян гэдэг нэг хэлээ сууж ирсэн шиг. Тэгтээ баг нэр их сонсоод ирсэн чинь баг л үнэн болох гээд байна уу гэж. Тэгээ баярлаж байгаа. Тэгээ хотлогыг олон хэлвэл үнэн болдог гэсэн чинь тэгсэн сууж ирсэн. Би баян гэдэг нэрээ бас. За тэгтээ нэрээ санаа юм тий. Сайн байна уу боёо онгор говьалтай. Завхай аймагт тарууг ичээнээсээ гараад байна гэсэн байна. Харин өнөөдөр нэг ийм юм байна. Ийм мессеж нийлээ явсан. Одоо энэ мэдээллийн чухал цагийн сайт дээр яг материал гарсан гэдэг. За юу юм те? Баянгар аймаг болон Өвөр хангай аймагаас одоо тарууг ичээнээсээ гарлаа гэсэн мэдээлэл бас мэдээллийн сайтуудаар тавигдсан чинь доор нь комент сэтгэлдлүүдээр ч гэсэн их ирсэн байлээ. Хинтээ аймагт бол бас энэ үзэгдэл гарлаа. Хинтээ аймгийн хид хідэн сумд бас тарууг ичээнээсээ гарчээ. Тэгээд одоо ичээн дээрээ бол яг тарууг нь харагдаагүй ч гэсэн мөрнүүд нь бол цасан дээрх тод гараад явлаа гэсэн тийм комент сэтгэлдлүүд ч гэсэн их үйл одоо чухам юутай холбоотой гэдгийг их хүүтэн мүтэнтэй ч холбоотой юм уу ямар ч байсан ийм мэдээлэл бас нэлээд явж байна. Тийм байна. Тэгээд хэрвээ үнэхээр тэгж явж байвал зураг үргийг аваад явуулах юм бол тий. За 21-нд зах банкуд амарна гэсэн үнэн үү гэсэн байна. За үний юм байлээ шүү 21-нд гөрг юм ялгаагүй л шинэ жилтэй байлээ. Тэгээд тэрийг хэлээгүй учраас одоо хүмүүс одоо жоохон буруугаар ойлгосон нэг юм ойлголт бол яваад байгаа юм шиг үлээ. Тэгээд бид тэр бол нэвтрүүлгэхэнд хэлсэн. 21-нд дотоод ажилтаач гэдэг юм уу ямар нэгэн зүйлийг хэлж байгаа бол заадалж мэдээж бас албан байгуулвал байна одоо баярлж байгаа. Тэгээд тэрийг нийт олон нийтэд мэдээж одоо юу гэдэг юм бас нэгэнтэй л шинэ жилийн баярын өдөр энэ өдрүүдэд болж байгаа юм шиг хэлээ. За тэр солонгочуудыг зодож байгаа монголчууд хил амаараа олцох арга талыг бодохгүй болвол иймэрхүү байдлаар бас үндэсгэх үзэлгээд л ингээд ах юм болоод бас өөртөө буруудаж мэдэх юм шүү гэсэн нөгөө бичлэгийг үтсэн юм шиг байна. Өчигдрийн асуудал юм тийм. За тэгээ цаг хугацаа бол харуулах байлгүй дээ гэн энэ хогны тий асуудлыг бол бас хэлсэн байна. За сэтгэлийг заавал уншаарай гэсэн мэт тэрийг цаг хугацаа л харуулах байх нэг үйлдвэрийг бол мэдээж 13 он л гэж байгаа. Гэхдээ цаг хугацаа харуулах болов дээ. Говьалтай аймгийн за нэг Говьалтай аймгийн арчилсан намынхан орон нутгийн сонгуулиар нөгөө дослуулсан хүмүүстэй мөнгө төгрөг нь өгөхгүй байна. Бага улсуудыг ажилуулчаад өгөхгүй байна гэсэн байна. Энийг өгөхөөлгүй дээ. Өгөөрэй. Дараалал уншдаг жишээ бол ганцхан Говьалтай нэг сумд байгаа юм. Шин зүр Монгол даяар биелдэ. За мэдээллийн Go News-ийн сайт өнөөдөр баталгаагүй салют хэрэглэхээс татгалзаараа гэсэн сэрэмжлүүлэг материалыг олон нийт хүргэж байна. Тэгээд монголчуудын хамгийн өргөн дэлгэр тэмдэглэдэг баяруудын нэг бол шинжил. Тэгээд энэ үеэр иргэд аж ахуйн нэгж албан байгууллагуудын одоо
зүгээс бол их хэмжээний одоо энэ тэсэж дэлбэрдэг энэ материалуудыг ашиглаж бас баярын уур амьсгалыг жоо наастартай болгох гэж ирмэлцдэг. За энэ жилийн хувьд бол бас Монголын гайлын байгууллага одоо жишээ нь бол гайлын ерөнхий газар дарга удирдлагын солигдлоо. Халаас илгээ эд бужигнжаах үеэр бол хяналт сул байсан. Энэ үеэр яг чанарын баталгаагүй салиут одоо тесэрч дэлбэрдэг одоо энэ Бенгалийн гал мэтийн зүйлсүүд бол их хэмжээгээр хилээр орж ирсэн шүү гэдгийг бас Gov News-ийн сэрэмжлүүлж олон нийтэд хүргэж байна. Ерөнхийдөө бол заавал одоо нэг тэнгэр рүү юм буудуулахгүйгээр одоо баярлцгийн болцоо байдгүй мүү гэдгийг ч гэсэн бас монголчууд бид нар бодмоор болоод байгаа. Энэ бол ойрхон байж байгаа жишээ шүү. Ганцхан жилийн өмнө одоо хичнээн залуус гар хүлгүй болцсон байж байгаа билээ гэдэг асуудлыг бид нар хэрүүлээр харж мэдмээр болж байгаа. Зүр болно л доо тий багхан сагхныг ч юм уу тий арай нэг тэр эрүүл мэндэд бас нэг аятаахныг нь аваад сонгоод энэ төр болохгүй бол тий бяртаагаа гайхуулгадаг тий томоор нь одоо юу гэдэг тий хөөрхдөг нэг ийм байдлаас болж манайхан бас асуудалд орж байгаа шүү зүгээр юу гэдэг тий өөрийнхөө мундгийг харуулах гэсэн биш тэгээд эргээд бас гар хөлнөөсөө салчихвал энэ бол нэг ямар хүснийхэн баяр байх үү тий энийг бас бодорой гэж Gov News-ийг бас хэмжлүүлсэн байх юм. Дэлхийд сүнгээд яриад байсан улсууд чинь дэлхийд сүнхөө байцсан байлээ гэдээ одоо эргээд яриад унсан байна гэсэн. Хүчтэй хийдэг юм бэ гэдгийг бүгд мэдж байгаа. Тэгээ ингэсэн ерөнхийдөө энэ мессежийг авсан байгаа байхгүй юу? Замын үдч бай одоо юу гэдгийг те ер нь одоо импортын бүтээгдэхүүн орж ирдэг энэ хил гайлын нөхдүүд бол бүгд энэ мессежийг аваад гайлын байгууллагын дарга солигдох нь гэдгээс урьдчилж амжиж болд ер нь Монгол руу химийн нэр төрлийн бодис бүтээгдэхүүнүүд их хэмжээгээр орж ирсэн гэсэн тийм их сурвалжийн мэдээлэл байна. Дээрээс нь бол одоо юу гэдгийг те шинэ жилийн сезон орж байгаа учраас энэ тесэрч дэлбэрдэг зүйлсүүд бол үндсэндээ хяналтгүй орж ирлээ гэсэн тийм юм яригч байгаа. Шалах байл үү. Энийг тэгээд хэн шалах ёстой гэхээр зэрэг тагнуулын ерөнхий газар шалах ёстой байхгүй. Тагнуулын байгууллагын л одоо жишээ нь энэний араас орох ёстой. Тэгэхдээ тагнуулга нь бас юм халаас л гэдэг. Яагаад заавал ийм үед дээр те яагаад заавал одоо ийм цаг хугацаанд ийм хариуцлагатай хоёр албан тушаалын удирдлагуудыг нэгэн зэрэг сольж холиод байна гэдэг бас их сонь. Тэгээ мэрэгжлийн хэлтгүүр шатхандаа доошлоод ингээл зовлон туштай те. Тэгээ ийм асуудал байгаа учраас би иргэдийгээ болгоомжлоор гэж байна. За наад 21-ний болилдоо гэсэн байна, 2-оо гэсэн байна. Болио болио. Одоо ерөөсөө ярихчгүй тэгээд одоо нэг 2 хоног үлдлээ. Юу л болов гэж 22-нд бүгдээрээ 18 гоё уулзлаа тий. За Баянзүрх дүүргийн 14-р хороонд 12-р сарын ихээр айлын өвлийн байшин шатсан. Тэр хүнд туслах гэсэн юм бэ? Яах вэ гэсэн байна. За бас энэ сайхан сэтгэл гаргаж байгаа хүмүүстээ баярлалаа. Энэ Баянзүрх дүүргийн 14-р хороонд 12-р сарын ихээр айлын өвлийн байшин шатсан гэсэн байна. За энэ хүнд туслах гэсэн юм аа. За энийг мэдж байгаа барьж байгаа хүмүүс байвал тий одоо юу гэдэг холбоо явах энтер дугаар энтер байдсан бол нэр Монгол комент групп энтер дээр нэр байрлуулчаарай. Тэгээд бас хэлээд өгөө. Туслах гэсэн улсууд бол байгаа учраас тийм. За хатуустай холбоотой гомдлууд орж сайн байна уу? Хоёроо энэ өдрийн мэндийг хүргье. Баян шины урдуур явдаг номерын автобус маш муу байна. Тэгээд автобус маш хүүтэн маш их
хүлээлгдэг шаардлага хангахгүй байна. Үүнийг одоо автобус базынхан хүмүүс одоо жоохон анхааралтай аваач гэдэг нийтийн тээврийн салбарынхан бас зооны шилдэгүүдээ тодруулсан тий автобус компаниуд бол баах өргөмжлөл зам авч л байна лээ. Тэгээд үйлчлэгийг сайжруулах маш гомдол ирж байна да. Заавал уншаад өгөөч хоёроо сайн байна уу? Хинтээ аймгаас бичиж байна. Манай аймгийн Баян хотог сумаас Хужаанар нүүрсийг маань зөөгөд дуусаж байна. Мэдэх хүмүүс нь одоо хилээд өгөөч гэсэн байна. Энэ Хинтээ аймгийн аль сум гэж вэ? Хинтээ аймгаас бичиж байна. Манай аймгийн Баян хотог сумаас Хужаанар Баян хотог сум. Эндээс анхаарлаа одоо хандуулах хөлгүүдээ энэ улсын их хурлын гишүүн энэ төр байгаа шүү дээ тий. За оюун гэрэл ихчтэй манай оюун гэрэлчтэй холбоотой асуудлууд нэлээх орж ирж байна. За өнөөдөр бас явгнаас гимтэж байгаа асуудал бас газар авсан тухай материал мэдээллийн Пак тэмээ сайт дээр тавигдлаа. Тэгээ Пак тэмээ сайт дээр бол ерөнхийдөө Улаанбаатар хотын замын халдиргаа гулгаа гэдэг бол хэрөөс хэтэрсэн тухай асуудлыг хөндлөөд арай л амартай. Нийслэлийн ард замыг бүхэлд нь хуулаад шорон зам болгоё гэсэн санаачлалыг бас төвшүүлж байна. Танаа ч одоо бас арай ч юу вэ? Ерөнхийдөө бол ингэсэн байна. Нийслэлийн замын хүчлэлтийг нэгдсэн журмаар хуулах санал хураавал ямар вэ? Хурун чинээ зузаан мөсөн бүрхүүлтэй зам дээгүүр чиглэлдэж байгаар шорон замтай болчихё. Нийгэмд давс бодисоо халтиргаа гулгаа үүсэхгүй болтон зарцж асгаж чадахгүй байгаа юм чинь дошолтлоо хөлдөж мөссөн замынхаа хучлтыг нь хуулчих. Энэ бол хотын бүтээн байгуулалтын эсрэг тэгсэж байгаа юм биш. Угаасаа л энд шинзүүлж харин ч халтирч гулсаар яваад бие биенээ мөргөж үүнээс болж эрүүл мэнд эд материалаараа хохирохоос урьдчилан сэргийлсэн ажил болно гэсэн. Энэ жишээ нь хүмүүс бол доороос нь элдв коммент сэтгэл зөндөө бичсэн байлээ. Битээ солиороо эргүүтээд бай тээ. Юу 1 км ч гэсэн зам тавих хооронд юу хуулан муулнагаас солиороод ингээд одоо хараагаал юуг зөндөө юм болж байгаа. Жишээ би бол жишээ нь энэ дээр бол санал нэг байхгүй. Уу яахан би нэг засмал зам нэртэй энэ дошин дээр энэ котокон дээр чинь хитэн хүн өгч дуусныхаа дараа бид нэр юу хин тээ альтгааг нь алгуулах юм бэ. Худлаа яриад байна үгүй тэгвэл одоо би зүгээр үзэгчдэд нэг бичлэг үзүүлээ заяа. За манай найруулагч энэ бичлэгийг харж байгаарай. Тэгээ энэ нь дээрдээ гэсэн бичлэг бол YouTube сайт дээр тавигдсан. Тэгээ энэ нь дээрдээ гэдэг ингээд хайгаад үзвэл үзэгч тавх харна. Тэгээ яг зам Улаанбаатар хотын зам ямар хүн нөхцөл байдалтай болсон юм бэ гэдгийг үзэгч тавх ингээд харчих. Зүгээр олон талын тайлбар байхгүй. Одоо ингээд явж байгаа. Энэ надад хаанах юм зам. Одоо энэ эхлэлгүүрийн урдуур гараад ингээд энэ одоо зам уу юу вэ чи харалт. Машин орон зүгээр ингээ явж ирсэн зүгээр хамаагүй. Одоо энэ дээр гээд энэ ч одоо дамшиглаж штэ нэг үгээр гэх юм бол. Тэр нэг автобусны зам багшийн дэд уртлын. Тэр урагшаа хоошоо. Энэ одоо зүгээр л одоо Улаанбаатар хотын засаг дарга Батуул бол ерөнхийдөө иргэдэг одоо тэг конкижуулах айныг л өрнүүлсэн дээр юм байна. Тэртээ дэргүү бид нар Улаанбаатарынхаа одоо жишээ нь энэ халтиргаа гулгааг бол дийлэхгүй нь шүү дээ. Энэ харалтаа чи энэ одоо зам уу? Энэ ч одоо гоё шүү байна наац. Гоё явж энэ байна. Хурдан юм шүү. Энэ чинь бүр автобусаа ураадаа зүгээр ингээ явж байгаа хамаагүй хорт юм. Цаад машинуудаас баг хурдан байгаа. Бодмоор энэ ч нэрээ. За энэ зүгээр нэг хүүхд ингээ илгэлцсэн мөн хоёр бацаа ингээ илгэлцсэн. Энэ харалтаа чи одоо энэ яваад байгаа хэсэг юм. Энэ харалт. Гэхдээ энэ баг муухан котокоос дээр байгаа шүү дээ чи. Зарим котокодод зарим котокодор арзыгаа тий хагараад хотоо ицсэн бүр янз янз байдаг шүү дээ. Тэрний оронд одоо энэ зүгээр баг над дээр санагдсан баг. Тийм болохоор ч одоо юу гэдэг нь ийм дээгүр хүн явж байхаар баг нэр хуулч ихийг зүвхэхгүй яах юм бэ. Одоо бол нэг ийм санаачлаг гаргаад нэг хэсэг намжцсан. Улаанбаатар нийслэлийн хэрэгдэг юу яая танкижуулъя гэдэг аян ихлүүлэх гэж байгаад бас намжцсан. Одоо би тэрийг л буцааж босгож ирмээр байна. Тэртээ дэргүү Улаанбаатар одоо юу гэдэг нь төсвийн татвар төлөгчдийн өвчнөө мөнгө төгрөгийг төвлөрүүлж аваад энэ 230 гаруй тэрбум төгрөгийг Улаанбаатар хотод нийслэлчүүд маань төлдөг юм байлээ шүү дээ. Татвар хэлбэрээр 230 тэрбум төгрөг шүү. Дүүлбаатар бол өөрөө хэлээд байсан шүү дээ. Энэ мөнгийг төлж байгаагийн учир утга бол нэг хэсэг нь бол одоо тий иргэд халтиргаа гулгаагүй авто зам дээгүүр зорчих тэр эрхээ эдлэх гээд байгаамаа гэдэг хэлээдсэн. Дүндээ чадахгүй бол одоо болидол гэдгийг хэлж. Эсвэл одоо энэ нэг зам нэртэй котокуудыг хуулъя. Эсвэл одоо тэгээ нийслэлчүүдийн калькуляжуулъя гэдэг л ийм хоёр зам байна шүү дээ. Одоо тэр өндөр үн мөн төлөөд одоо юу гэдэг тэр Sky Resort морт янз одоо тэр бэлэгдэхүү ч юм уу тийм талбай малбай хайж явсны хэрэг алга шүү дээ. Гэрээсээ гарлаа канкига болоо тэгэл готок өнгөө төлбөргөө. Нэгдүгээр нэгээр явчихна. Одоо энэ түнэл бүнэлийн ийшээ болоо зүгээр баг тий баг цааны уралдаа явуулсан ч болохоор байхгүй. За энэ дэр бол ард иргэд санал гомдлоо хийжсэн. Ер нь зүгээр давс маус гэдэг юм уу те энэ дэрэ гэж яхаар
энэ албан байгууллагууд ерөөсөө ойр орчмынхоо 50 м газрыг ерөөсөө цэвэрлэхгүй байна гэдэг гомдол аягүй их орж иж байна. Хэрвээ магадгүй зүгээр ухамсар гаргаад албан байгууллагууд маань цэвэрлэх юм бол бас нэг хажуу зам, уртлын зам арай айтайхан болчихно. Арай айтайхан бол даанч хэрэгжихгүй байна. Энийг нэг хэрэгжүүлээ гэдэг уриалгыг л одоо бас нэг сайн хэлж өгөөч гэдэг нэг тийм санаа бас өчтөр орж ирж байсан би бас хэлмээр санагдлаа албан байгууллагуудаа. Тэ бас нэг ухамсар гаргаач үү дээ цэвэрлэе гэж. За дээрийн тэр бенз мөргөөд 2-3 машин мөргөөд сүултээ бенз мөргөөд баригддаг тэр согтуу жолооч яасан гэхээр хулгай машин унцсан явж исэн гэсэн ийм мэдээлэл байна. За автобусны кондукторуудын харилцааны соёлыг дээшлүүлэх тал дээр одоо бодох хэрэгтэй гэсэн байна. За тэр захын хойно шатсан тэр айлаас үлдсэн хүүхдүүд нь за асрамжийн газарт өөрөө гудамд гарч байгаа юм байлээ. Тэгээ энэ дээр бас туслаач гэдгийг уриалаад хилээд өгөөч гэсэн байна. За бас энэ талаар одоо тийм ямар ч байсан чадж байгаа хүмүүс хилээд байгаараа хизээ хин гэдгийг мэдэхгүй шүү дээ. Дэлгэрэнгүй мэдээлэл явуулахгүй бол баяр хөтөлсөн туслаач гэдэг хинд яаж туслах гээд байгаагаа мэдгүйгээр чинь эргэл яах юм бэ тийм. Нийтийн төвөр үнэхээр хэцүү байна гэсэн сэтгэл орж ирсэн байна. За тэгээд ямар шилдэгүүд нь л гээд юм аваад исэн ямар компаниуд нь одоо бас шилдэг нь болж одоо ямар юугаар авсан юм бол да. За үл солонго татаад байна уу? Солонго татсныг харлаа гэсэн байна. За энэ чинь таруу хүчнээс гараад өвл солонго татаад энэ чад. Нүүш амар юм сонсоод байна да тий. Яа, автобусны чиглэлүүд за энэ дээр нэг энэ бас нэрэ манай засгийн газар юм хийхгүй биш хийгээд байна. Монголчууд минь дэмжиж явуул сайн цаг ойрхон байгаа гэдэгт итгээрэй гэсэн байна. За түрүүний замыг харсан хаахаа арайчтай гэсэн байна. Одоо арайчтай нэр бас бид нар тийм нэг хажууд байгаа юм ингээд баян дээгүүрний яваад идэх болохоор ингээд бүр ингээд тасчт юм байна л да. Анзаарахгүй болчихдог. Ингээд бүр өдөржин гулгаж явсаар байгаа л ингээд гулгаж явсаар байгаа л юм тэгж яах л ёстой юм шиг бодчихдаг юм байна. Гэтэл чин уг нь бас тэрийг нь шийдэж өгөх бүхэл бүтэн одоо юу гэдэг нь те одоо төр засаг одоо бүхэл бүтэн дүүрэг хороод аппаратаар ажиллаад идэг. Тэгээд энэ дээр би ер нь асуудлыг яриад байгаа байхгүй. За мэдээцэг юм сайн нэг линк шийдэж явуулсан байна. За 2-3 явуулсан би бас хараад үгүй яасан гэхээр Тарашанд амьдардаг хүмүүсээс сургуулийн бага насны хүүхдүүд маш их айж байна гэсэн мэдээлэл байна. Энийг бас та бүхэн ороод ирээ. Яасан гэхээр сургуулийн ойр орчимд нөгөө таггүй те байдаг. Тарашанд нөгөө амьдардаг улсууд яаж нэхэр сүүлийн үед нөгөө бага насны хүүхдүүд одоо бас нөгөө үнэтэй утас элдв янз юм хэрэгэлдэг болж л дээ. Тэгээд энийг анхаа байсан тий. Ингээд ийм байгаа учраас сэрэмжлүүлээрэ гэдэг мэдээллийг явуулсан байна. За тэгээд нөгөө 10 жилийн сургуулийн тэнд байдаг ийм хүмүүсийн зураг энтриг бол бас явуулсан байна. Ийм хэрэг гарч байгаа учраас бас анхааруулаарай гэсэн багш байна. Мэдээцэг юм сайт руу давх ороод харуулаа таны явуулсан линкийг ямар ч авсан шүү баярлалаа. За мэдээллийн олдлоо цэгийн сайт Монголын үндэсний олимпийн хорооны газар хэний гараар хаашаа орвоо гэсэн материалыг хөндөж олон нийтэд хүргэлээ. Одоогоос 8 жилийн өмнө буюу 2004 онд Монголын үндэсний олимпийн хороо 6.7 га газар эзэмшдэг байж. Одоогоос 8 жилийн өмнө. Энэ одоо энэ үзэгч тав хүмүүс ороод үзээрэй заяа. Би өстө удлаарайгүй ш. 2004 онд 6.7 га газар эзэмшсэн. Өнөөдөр тус байгууллагын нэр дээр ердөө тэг 136 га газар үлдсэн. Тэг 100-ны ш. Тэг 136 га газар үлдсэн. Тэг 100. Тэгэхээр Монголыг олимпиад төлөөлдөг те спортынхны нэр хүнд нүүр царай болдог те. Тэр Монголын үндэсний олимпийн хороо гэдэг чинь одоо хамгал одоо юу гэдэг нь те тамирчдыг одоо гал голомт гэсэн үг шүү дээ. Сонгол одоо ингээд нөгөө те энийг ямар ч байсан нэг голомт тонкны захирал нэг нөхөр эрх зээлүүдэд толгоолохоор болж байгаа шүү дээ. Тэгээ тэр нь яг хамгийн гол нь одоо бид нар өштэй ингээд одоо юу гэдэг нь те шинэ дарганы наано цаануу ажиллаа үгүй явахт нь бас асуумаар байгаа байхгүй. Та Монголын үндэсний олимпийн хорооны газрыг яач вэ? Хайчулж байгаа гэдгийг нь ихмээр байгаа. Бүр бүгдийн графиктаа энэ оллоо минийх ингээд тавьсан байгаа. Энэ үеч нь л одоо. Тэгээ байгууллага Монголын үндэсний олимпийн хороо эзэмшиж байгаа газрын байршлын кадастрын зураг гэдэг ингээд эхэлж кадастрын зургийг тавиад доотлолт нь эзэмшлэх хэсгийн тавиад Монголын үндэсний олимпийн хороо нийслэл дүүргөө компани Монголын үндэсний олимпийн хороо Монголын бейсболын үндэсний холбоо гэдэг ингээд газрууд нь ингээд хугацаа нь 15 жил 5 жил гэдэг эзэмших эрхийн гэрчлэгээнүүд олгосон баримтыг бас ингээд авсаргаад өгсөн байна. Тэгээ 4 жилийн өмнө 6-7 га газартай байсан газар 8 жилийн өмнө 2004 онд 2012 он гэхэд үндсэндээ тэг 136хан гадалт ботсон. Нийт газрынхаа 199%-ийг алдчихсан. Алдсан гэх юм одоо яац гэх юм те. Одоо тэгээд зовлонтой яваас те. Алдсан л байлгүй одоо тэгээд би бол энэ дээр амар юм згсэн. Спортын салбарт хүртэл нэг ийм заваан одоо юу гэдэг нь те хар гар урцсан байна гэдэг бол тэгээд энэ бас юм чинь нэг сэтгэлээр нь штэ. Яаж одоо уушсан Монголын тамирчдын хямралундаа үүдээ сайхан байх вэ?
гал голомтоос нь ухаж зарж байгаа хэрэг шүү дээ. Нэг нуугуун нэгтгэхэд Монголын үндэсний олимпийн хороо гэдэг бол Монголын бүх тамирчдын үе үеийн одоо тий олимпийн хамтратнуудын үлгий байж байгаа шүү дээ. Тэр чинь тулгам байж байгаа байхгүй. Ганц заал барьчих газар л тэгээд байхгүй болчлоо гэж юу ер нь бол. Тийм ингээд одоо жишээ нь эн чинь 7 га газарт бол 6.7 га газарт бол их юм хийсэн бол одоо мөн ч хим хийндэ тэгсэн ерөнхийдөө одоо тэр Монголын үндэсний олимпийн хорооны нөгөө байр байж идэг тэр хэсгийн газрыг л үлдээгээл тэр ингээл бусдын ингээл өгөөл ингээл дууссан. Амри юу гэхгүй дээ одоо тий. За хариулт хэлэх болов уу гэж юм уу тий. За мэдээллийн шуурга цэгмэн сайт ноён сумыг австралчуудаас аварья гэсэн асуудал дэвшүүлсэн материалыг өнөөдөр шуургийнхаа олонний түргэлээ. Тэгээ уул уурхаагаас болж ер нь Монгол орн сүрж ин дөө. Тэгээ Өмнө Говь аймгийн зарим сумын иргэд нэгдэн австралчуудаас нутгаа аврах хөдөлгөөнийг өрнүүлсэн юм байна. Тэгээ өнөөдөр хэвлэл мэдээллийнхэнд хандсан энэ асуудлыг шуурга мэнийхэн бас баримттай нотлоготой олон нийтэд бас тоочны хүргэжээ. Тэгээд Өмнө Говь аймгийн Сэврэ, Ноён гэд сумдуудыг хамраад Австралийн 100% хөрөнгө оруулалттай Goldport Gold гэдэг компани бол лиценз эзэмшдэг Аз зэргийн лицензийг эзэмшдэг болсон юм байна. Тэгээ өнгөрсөн сараас эхлэн бол эрхэмтлэнүүд тус компанид ашиглалтын лиценз олгосноос эхлээд ерөнхийдөө нутгийн иргэд бол нутагтаа амар тав амьдрах нөхцөл болцоогоо үндсэндээ хумилчиж. Энэ бол одоо юу гэдэг Өмнө Говь аймгийн нэг хоёрхан сумд гарч байгаа асуудал биш л дээ. Өмнө Говь аймаг бол ерөнхийдөө баг бүхэлдээ лиценз эргүүлэгдчихлээ. Тэгээд одоо нутгаасаа иргэдэн шахагддаг нэг ийм жишг л одоо Монголд байна да. Өнөөдөр ямар ч хөдөлгөөн байгуулсан, энд ирж хэвлэл мэдээллийнхэнд хандсан, цаашлаад үлсгэлэн суулт зарлана гэдгийг мэдгдсэн. Тэгээд ер нь энэ нийгэмд чи иргэн хүн шиг үн цэнэгүү, иргэний үг шиг хүч муутай дуу хоолойгүй тийм л болсон юм биш үү гэж харж байна. Иргэд одоо жишээ нь чадхаараа тэмцгийн чадхаараа дуугархын тэгээд энэ Монголын төрд бол иргэний үг гэдэг бол өстой хумхын тоосноос ч үн цэнэгүү л ийм л байж. Нүг иргэнээ сонсдог гоё иргэний эрхийг дээдлсэн нийгэмдээ тэр мэрчин бол одоо мэдхгүй дээ тэгээд. Асуудлыг үзэгч та бүхэн шуурга мэнээс ороод үзээрэй. Тэгээд дэлгэрэнгүй унших бас болцаалга бүх ярилцлагатай юутэй хийтэй нь бол тавьсан байлээ. Тэгээд 100% австралчуудын мэдлэлд бол 2 сумын нутгийг дамнсан өндөр агууламжтай орд газрыг бол тий ашиглалтын А зэргийн лицензээр л өгсөн байж байгаа жишээ нь байх юм тэгээд нутгийн иргэдэд нааддаг юу ч хүн ингээл байхаар чинь хүн юм бодно үстэй чинь. За баяраа би нэлээ удаа юм бичлээ. Тэгээд уншиж би хамгийн гол энийг бол бас баримттай явуулаарай гэж. Энэ яг нэг сургуулийн багш бол хүүхдүүдээс маш их мөнгө хурааж байгаа гэдэг ингээд сургууль энтертэй бичсэн байна. Яг үнийг хэлэхэд үнэхээр нэрээ тийм хурааж байгаа баримттай юм байх юм бол ирүүлээрэй гэдэг. Яг хөө зүгээр нэг багшид загнуулаад юм уу тэр уурандаач гэдэг юм уу зүгээр те бас ингээд хандаад энийг нь уншиж нөгөө багшийн нэр хүнд ч гэдэг юм уу байгууллага нэр хүнд тэгээд одоо бас юм дээр буучдаг энэ дээр бол яг хөө нэг сургуулийн нэг багш бол тийм төгрөг мөнгө хурааж авсан гэд ирүүлсэн байна. Гэхдээ энийг зүгээр би таны мессежийг хүлээж авлаа. Гэхдээ баримттай үнэхээр тэгж байгаа бол одоо гар утас хөгжсөн байна. Тийм биз дээ. Бүх юмыг нь л одоо ямар нэгэн баримттай юмыг авчрах юм бол битээр бол одоо үнэхээр айх асуудал юм бол байхгүй гэдгийг хэлээд та. Тэгээд нэг багш загнуулдаг нэг багш одоо юу гэдэг юм ангаараа ингээд тгий гэж ярьчаал нэг жоохон боломжгүй ингээд шууд өтрөлгөө хандаал ингээд мөнгө хураагаад багш мөнгө татаал ингээд шинжил болж байгаа албан байгууллага анги танк нэг шинжилгээ төлөх бодгол байх л тийм биз дээ. Тэгэл ингээд нэг хэсэг нь өөх хэцүү ойлгож байна. Өөх хэцүү өөхгүй байх ч бас хэцүү л байгаа. Гэхдээ тэгэнгүүт л одоо нэг багш руу ханддаг, эсвэл нэг сургуулийн захирал руу ханддаг нэг ийм байдлыг л хамгийн гол үзэгч та бүхэндээ зүгээр баримттай явуулаарай гэдгийг л хэлээд. За ёо энэ 70,000 нэр ёо би нэр бас энэ хүнтэй адилхан байна та ёо энэ 70,000 нэр. Бүр ингээд зарим сургуулиуд юм шиг болцоо гоос. Ингээд наач үнэн зовлонтой. За энэ мэдээллийн инфо сегмент сайт дээр улс төрийн унц сэргэлт 2012 гэсэн материал бас тавигдаж олон нийтэд хүрлээ. 2012 онд улс төрд унсан сэргсэн үйл явдлуудыг бас инфомынийхэн нэрлэж олон нийтэд танилцуулсан байна. Тэгээ одоо жишээлх юм бол ингээд 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 хүртэл ингээд байж байгаа импорт гэмээр сайт руу ороод үзэх таа хүүзээрээ. Жишээлх юм бол 2012 оны улс төрийн зүнэглэл уралдаан гихчийг бол тэгээд моршиг гигэлддэг тэгээд өөрийгөө хөгшин боллоо гэж голдгүй уяа солгоод чадан ядан тааруулж яваа хууль зүйн сайд нямдарч тэргүүлдэг гэж. Тэгэл одоо юу гэдэг улс төрийн лоовэр гээл тэгэхэд хаанч хэрэглэгдэхээ байсан хар хайрцгийг ард намынхан анх сэтж оруулж ирлээ. Иргэдийн саналыг эсрэг намынхандаа лоовэрдүүлчихлаа гэх сонгуул үрээр гомдлдог тэд энэ удаад санал тоолох машиныг оруулж ирснээрээ өөрсдөө шилдэг лооврыг бүтээлээ гэн. Ингээд энэ 2012 онд улс төрд болсон уналт сэргэлтүүдийг бас импоны имэнийхэн бас нэрлсэн байна. Сонирхолтой юм байлаа ороод үзээрэй.
GoGo Women сайт 1-р игнэрийн шалгалтад такси тэнцээгүй тухай материалыг бас олон нийт хүргэж байна. Такси 1-р игнэгээр явдаг бол сайхан гэх иргэд олон байгаа. Тэгээд нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Батүлийн захирамж гарч такси ажилчдын автобусыг 1-р игнэгээр зорчуулахыг зөвшөөрсөн. Гэтэл тэнцэх такси бол олдсонгүй гэсэн харамсалтай мэдээллийг GoGo-гийнхан тавьж байна. За нийслэлийн нийтийн тээврийн газар замын цагдаатай хамтран такси үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж байгууллагуудад шалгалт хийгээд 1-р игнэгээр зорчихын тулд таксинууд бол Синтуортой аль байгууллагын харьяа гэдгийг бол тодорхойлсон гадна бол одоо хуулга муулга наасан ийм гэх мэтчлэнгийн олон шаардлагууд байдаг. Энийг нь хангасан такси компани бол бас өнөөдөр Улаанбаатар хотоос олдсонгүй гэж байх юм. За Монгол Улсын иргэн бүр 4506 ам долларын өртөө боллоо гэсэн материалыг чухал нэмийн сайтын хүндэж олон нийтэд хүргэлээ. Тэгээд хувийн хвшлүүлэн засгийн газрын өр бол 43-аас 44% өссөн тухай мэдээллийг Монгол банк тайландаа тусгасан байгаа юм байна. Монгол Улсын нэг иргэн 5 сая төгрөгийн өртөө байсан бол одоо ойролцоогоор 4506 ам доллар гэдэг маань үндсэндээ Монгол Улсын нэг иргэн за бараг 7 сая орчим төгрөгийн өртөө болж эхэлж байгаа юм байна. Энэ тооцоогоор 2013 оны энэ өдрийн хүртэл үр үргэлжлэх юм бол Монгол Улсын нийт иргэн нэг иргэн 10 сая төгрөгийн өртөө болсон байх нэ. Яа, саяхан чинь бид чинь 5 мав гээл одоо яаж төлнө гэж бараг ярьж байсан. Одоо тэгээд он гараад 10 бол одоо бол 7 сая гарч явж байна л да. Одоо 7 сая. Монгол Улсын нэг иргэн 7 сая төгрөгийн өртөө гэсэн үг болж байна. Монгол Улсын гадаад нөгөө их хүр мөрчин бол одоо бүр яста баг руу исэн юм шүү. Одоо тэрийг явж дарж мараагүй бол энтэй нийлцсэн бол одоо зөвхөн Монгол Улсын иргэд зөвхөн нэг тийм дамбаардны хүмүүс байх юм шүү. Амь дээр барьцаалагдсан. Амар юм те. Их л юм бүтээж ин болгож ин их л нийгмийн одоо халамж хавтгаар тарааж ин энэ төргээд иргэдээс кок үнэлгээ авах гэсэн тэгэл их хурл засгийн газар бол тэгэл нэг энэ мэдээ ажлыг хийж ин. Одоо жишээ нь юу гэдэг те иргэд ингээл одоо сая одоо 340 мянган төгрөгийг эх 7 хоногт олгох нэ эх 7 одоо жишээ нь хөгсчүүд бол тэр чадах нь баг босоод өвхөрсөн байх гэж ойлгож баярлаад. Гэхдээ нэр нэг нүгөө танд очиж байгаа тэр 340 мянган төгрөг цаа ард нь ийм өөр юмаа гэдгийг бодохоор бид нар бол нэр баххил унж байгаа юм. Тэр оюутны 70 мянга, тэр хүүхдийн 20 мянга, тэр хөгсчүүдийн 340 те амлаад л үүдэг. Тэр өгөөд байгаа амлаад л байгаа тэр мөнгөд ардаа ийм хэмжээний үрийг биднэрт бас хөрөнгөлүүлж өгдөг байх нэхэр нэр бас харамсмар. Чи нэг иргэн одоо чинь 4500 долларын өртөө болчихлоо шүү дээ. 7 сая он гараад 10 сая. За явж 2013 онд бол 10 сая төгрөгийн өртөө болсон. Тэгээд одоо яанд тэгэхээр цуглуулж явахгүй. Яа, Дархан аймагт интернетийн үн арай дэндүү үнэтэй байна гэсэн байна. Хүүшээ энэ чинь нэг саяхан манай фейсбુક хуудас дээр чи Харангаа аймагт интернетийн хурд ихсээд үн буулаа гэж сайхан мэдээлэл байсан шүү дээ. Харангаагаас хүмүүс нэрээ холбогдож байгаа бол хэлээр орон нутагт ингэж байгаа чинь ч одоо бас дархан ч одоо буучмаар л одоо газар юм. За би л өргөө штэ гэсэн байна. Та өргөө ээж болно. Гэхдээ бол байхгүй шүү дээ. Таныг шууд цаагаар өргөө өртөө болно шүү дээ. За байранд амьдардаг айлууд машины дээрээс дээж өргөх нэртэйгээр халуун сүтээ цагаа одоо цацгаа болооч эн чинь баг ч гэсэн хүнд бол хүн дээр бол тусаж байна гэсэн сэтгэл орж ирж байна. Манайхан нэр машин дээр унтахаар муухай болдгоо л доо тий. За сэтгэлийг уншаач гэнэ үнэхээр одоо чадхаараа л уншиж байгаа шүү. За энэ автобусны кондуктороо сурагчдын үнэмлэх 6 настай хүүхдээс нэхэд зогсоод байхгүй бол мөнгө нэх. Энэ ямар амар шуналтай юм бэ гэнэгүй. Тэгээд такси ирнэл цаадуулч одоо шилдгээ тодруулаад одоо шагналаа бодлоо. Төрийн албан хаагчдыг шинэ жил тэмдэглүүлэхгүй байна. Энэ ямар утга учиртай юм болоо гэсэн байна. За 21-нд байгууллагууд ажиллахгүй гэдэг гэсэн. За энэ ажиллахгүй гэдэг улсууд чинь бас нөгөө шинэ жилтэй байлаа шүү. Бас зүгээр ойлгоорой манайхан. Тэгээд тэрийг бас тайлбар энэ бичихгүй хүмүүс буруугаар ойлгож байлаа шүү. Аранга энэ. Аранга аймгийн интернет худлаа гэсэн байна. Удаа гэсэн. Гүн чи одоо би яг Арангаагаас орж байгаа юм үлзий сайхаа. Гэхдээ мөн үү хэрвээ орж байгаа бол хэлээрэй. Би ч бас нэг ч гэсэн аймаг тийм захиа ирж өгсөө. Улаанбаатар сонгон найрхан дүүрэг сонгон найрхан дүүрэг Баянголын 50-ын 10 тоот гэж энэ Батмөнхгүйгаас бол ТV-ийн Монгол комент нэвтрүүлэгтгээ загтал ирүүлдэ. Тэгээд та бүхэнд амжилт хүсье. Тэгээд хорвоогийн хатуу үннийг би бас тооч хэлсэн юм а гэд цааш нь нөгөө би бас энэ загтлыг гаргахгүй. Чиний хартаа өгш энийг гаргаж гэнэ. За хоёрдугаарт нөгөө өчигдрийн Булган аймгийн Хангалсум Хялгант тасгийн иргэн одоо бүрүүлж загтлыг загтлыг бол бас энэ байж гэн. Тэгээд Булган аймгийн Хангалсумын Хялгант тосгоны иргэн бүрүүлж орчоос загтал номер 1 гэж сайн байцгаана уу? Бэлгээ баяранаар минь. Бидний хувьд орой болгон шимтэн хүлээдэг Монгол комент нэвтрүүлэгтэй болсондоо их баярлалт юм аа. Бас хувь нэмрээ оруулах хэрмэлзэлтэй байдгаач нуух юу гэсэн. Бидний оршин байгаа Хялгант тосгонд 1981 онд байгуулагдсан цэргийн нэг анги байдаг. 234-р цэргийн анги гэж сайхан хамт олон бий. Гэтэл энэ сайхан одоо ангийн маань ажилчид сургуулийн хүүхдэд зөөдөг нэг цэнхэр автобус он гараад 44 нас хүрлээ гэдэг ингээд өвчтөр ярьж байсан. Асуулт. Энийг би бол одоо бүр нэг л хатуута ярьж байж ямар ч байсан Батлан хамгаалахын яамнаас нэг сургадуулнаа сонсноо тий.
Энэ загтлыг би бол бас одоо жишээ нь холбогдох тэр байгууллага албад нь бас хургуулчих гэсэн тийм бодол байж байгаа юм. Энэ бол арайд эндцэн чинь тий хүний хүүхд явж штэ тийм чинь. Юу гэдэг нь тий хялган тосгон гэх чинь одоо хялган тосгоноосоо тэр 234 дугаар цэргийн анги бол бас тодорхой зайтай бүр нэлээд зайтай гэж байгаа юм. Хөвлийн хүүтэн үед бол одоо 43 4 жил насалцсан автобусаар хүүхдээ өгч явуулчаад одоо ямар эцэг нэр амгалан 50 сууж явах вэ гэж. Орой хэдэн цаг хийж нөөгөө төлөөгээд эцэг. Яана одоо энэ чинь замдаа нөгөөтгөн даг гээд хүлдчихэж явах хүүхдүүдийн минь хүлдөөчж явах гэж ингээд зовно үстэй. Энэ асуудлыг би бол одоо ч нэхгүй юу салахгүй нэхнэ гэж ойлгож байгаа. Танаас нь төрж явж байгаад нэг эмэгтэй гар хөлөө гимтээсэн хэрэг хүртэл гарсан байгаа байхгүй одоо жишээ нь нөгөө автобус нь унтарсан тэгээд түлхэлцэж өгж байгаад халтарж унаад гар хөлөө гимтээсэн хүртэл юм гарсан байгаа. Энд чинь тэгээд бас нэг Монгол улсын иргэнд амьдарч штэ тэр хол аслагдсан ч бай тээ. Монгол улсынхаа төлөө тангараг өргөө зүтгэж байгаа. Тэгээд Монгол түмэн олондоо сонирдуулах ил загтал гэдэг энэ ил загтыг бас нэг өндөр настан иргэн маань бас ТV-ийн Монгол комент нэвтрүүлгийнхэнд өгөөрэй гэдээ үлдээгээд явсан байлээ. Ураг удмын холбоог сэргээн хөгжүүлэх Монголын үндэсний их хурлаар хилцэх асуудал гэдэг. Тэгээ ураг удмын холбоог сэргээн хөгжүүлэх тийм их хурл гэдэг юм болох гэж байгаа юм байна. Энийг бас сонирхож байгаа улсууд байвал бас Монгол комент нэвтрүүлэгт хандаарай. Дэлгэрэнгүй бүх материал нь байж байгаа. Тэгээ сонирдуулга урайлгуудыг гаргасан байлээ. Ямар асуудал хилцхийг хүртэл бас ингээд тайлбарлсан байж байгаа чинь ингээд төр засгийн тодорхой хууль тогтоох эрх үхий байгууллагуудад хандсан ийм ил загтал бас ирлээ. Тэгээд одоо нүсэр ийм том юмнуудыг яг нэг нэгтгэхэд бас энэ 40 минутанд багтааж хэлэх аргалга. Тэгээд Монголын комментчдаас маань ирж байгаа сан сэтгэл учраас бол үлдээж бас болохгүй байгаамаа. За хэдэн минут гэж байна. За энэ дээр бас нэг сэтгэл ганц хоёр сэтгэл би уншиж чинь энэ бас бодмоор юм байна. Сайн байна уу? Би 51 дугаар сургуулийн сурагч юм л да. Саяхан ногоон гэрэл цагаан шугам гэх хүүхдийн газрын уралдаанд орсон шагналын мөнгө нь одоо төгрөг 3 дугаар байрны гэтэл 5,000 төгрөг өглөө. Энэ одоо юу гэсэн үг вэ? Энэ талаар одоо бохогдох хүмүүст нь хэлж өгөөч. Нөгөө шагнал яагаад гэдэг тэгээд яг 60,000 төгрөг гэж бичсэн 5,000 төгрөг гэсэн. Тэрнээ дотор нь 5,000 төгрөг байдаг. Ямар амар шимтгэлтэй вэ? Амар шимтгэлтэй. Гэмаа нэг ийм асуудал байдаг л да. Тэгээд энэ 54 дугаар сургуулийн шагналын мөнгөн дээр ажиллаж амьдрахын тий ичдэггүй юм хэрэгтэй. Нүдний булааш та одоо өөрөөсөө харж ивэл нэр ичж байгаа байлгүй. За интернетийн хурд бол үнэхээр худлаа байдгаа гэдэг нэг интернет яриад ирсэн маш их орж ирж байна. Тэгээд энийг нэг шалгуулах тал дээр л одоо хүмүүс их ярьж хэлж байгаа да. Үнэхээр урамшуул зарлал хурдаа нэмлээл гэдэг ясам дээр бол тий хүрдгүү гэдэг нэг юм гомд болоод их орж ирж байна. За баярлалаа. Энийг найруулагч нэвтрүүлгийг өндөрлөх тохиогсон байна. Өнөөдөр Монгол комент нэвтрүүлэг 18 цаг тэгдэг минутанда эхэлсэн. 18 цаг 40 минутанда дуусах ёстой. Тэгээ одоогор бол 18 цаг 42 минут болсон. Бас л одоо цагтаа багтаж амжихгүй л явж байгаа. Тэгээд маргааш бас нэвтрүүлэг хүрэн үзэгч та бүхэнд ажлын бүх өдрийн 18 цаг тэгдэг минут үгээ хэлдэг чөлөө тэмдэрчин энэ ширээ юм шүү гэдгийг бас хэлхэн зүйтэй баг. Тэгээд баярлалаа. Монголын бүх комментчдаа баярлалаа. Сонирхолтой сайхан мэдээллүүдийг өгч урам зориг өгсөн тэр бүх хүмүүстээ талархтаа бас болохгүй асуудлуудыг хэлж ярилцсан шүү дээ. Шийд гарах замын талаар зөвлөлдсөн бүх хүмүүстээ бас талархтаа гэж хэлмээр байна. Тэгээ маргаашийн 18 цаг тэгдэг минут энэ цаг мөчтөө энэ ширээн дээрээс эргээд уулзъя. За тэгээ санаа бодлоо саналаа хэлж байгаа хүмүүстээ баярлалаа. Үр дүнгийн талаар бас нэг сэтгэл орж ирсэн байна. Энийг бол үзэгч та бүхэн тэгээ санаа бодлоо мэдээ солилцож үр дүнгийн талаар ярилцсан. За нэвтрүүлгийг өндөрлөе. 18 маргааш 18 цаг минутаа эргээд уулзъя. Нэвтрүүлгээрээ Монгол комментэд нэгдэцгээе.